Сайн байцгаана уу? Шинэхэн уншлагад автомаар би 3 хүзрийн сонголттой уншлага хийх гэж байна. Харагдаж байгаачлан за энэхүү 3 өдрөөсөө сайхан гүнзгий амс аваад гаргаад тэгээд төвлөрөөд ер нь шууд анхаарад шууд гоё татсан хүзэр ерөнхийдөө байж болно. За эсвэл одоо яг сайн хараад өөрийнхөө бүлгийн уншлагыг сонсорой. Нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэхэд бэлэн боллоо. За эхлээд хэдүүлээ сонгосон хүзрийн талаар ярилцъя. Та бүгдийн харж байгаачлан ерөнхийдөө нэлээд одоо хүнд утга агуулгатай цөхрөлийн маш их айдас готрол за тэгээд магадгүй бас юм араараа хотго яасан те хүмүүст одоо гомдсон магадгүй өөртөө магадгүй готорсон нэлээд юм ялагдлын утга агуулгатай хүзрийг сонгосон байна. За тэгээд дээрэс нь маш их цус гарсан байна. Ер нь бол нэлээд өвдсөн байна гэж ойлгож болно. Сэтгэлээрч байж болно. Биеэрж байж болно. Яг бид ер нь аль нь байх тохиолдол хамгийн өндөр өдөг. Сэтгэлээр өвдөн, дагаад бие өвдөн, эсвэл бие өвдөн, дагаад сэтгэл өвдөн. Хоорондоо нэг толботой үүнд бас яг сүнс нь өвдөн гэж одоо сэтгэл нь өвдөн тий. Доторх одоо жинхэнэ хүн нь сүнс нь ерөнхийдөө бас яг өвдөж шархалж нэлээд цус алдсан үйл явдал болсон эсвэл ерөнхийдөө амьдралынхаа бас яг нэг тиймэрхүү үеийг туулж байгаа хүмүүс байгаа бол л та энэ яг гаднаас хараад магадгүй хинж таныг цус алдаж шархалсан байна гэж мэдэх албагүйгээр ерөнхийдөө танд өөрт нэг юм тийм хүчтэй мэдрэмж байгаа болов харж байгаачлан ерөнхийдөө 10 сэлэм нуруунд нь зоогдсон байна. Тэгэхээр 10 гэдэг бол одоо тарот хүзрийн тоонд бол хамгийн 1-ээс 10 гэж явдаг. Тэгээд 10 бол хамгийн эцсийн буюу хамгийн өндөр тоон. Тэгээд магадгүй маш олон хүнээр араараа тавилсан байна. Эсвэл магадгүй маш олон удаа нэг хүнээсээ ч юм уу эсвэл нэг үйл явдлаасаа ч юм уу бэртэж гэмтсэн байна. Олон талаас ирсэн сэлэн байна. Гэхдээ ерөнхийдөө та өөрөө бас яг энэ араасаа ингэж хутга сэлэм заалгуулад байгаа үйл явдлаа та ямар нэгэн байдлаар манифест хийгээд байгаа магадлал маш өндөр. Бид нар өөрийн хумсаргүйгээр ерөнхийдөө маш их одоо зовлон байна уу, жаргал байна уу амьдралаа бүтээдэг. Хумсаргүйгээр жаргалаач бүтээн, хумсаргүйгээр зовлонгооч бүтээн. Тэгэхээр энэ бол нэлээд одоо бас нэг юм хүнд энерги шууд ерөнхийдөө мэдрэгдэж байна л да. Тэгээд дараачийн уншлага руугаа хүзрүүдийн уншлага руугаа явцгаая. Хамгийн ихэнд гаргаж ирсэн 3 хүзэр маань бол ерөнхийдөө аюу хурдан гард ирсэн. За хэдүүлээ нэгээр нь ярилцъя. Хамгийн эхлээд Page of Wands. Та айгуу юм эсвэл айгуу залуу хүн байна. Нас залуу. За эсвэл айгуу сүнс залуу. Эсвэл доторх одоо ингээд сэтгэл зүгээрээ залуулаг ерөнхийдөө нэлээд юм залуу сүнс гэж бас хэлж болох юм байна. Айгуу юм гадагшаага тий. Уул нь айгуу юм гал ихтэй хүн байна л да. Эсвэл бас таны доторх хүүхэд чинь таны доторх залуу тэр сүнс танд бас туслахыг хүсэж байна. Гар сунгахыг хүсэж байна.
Нөгөөтэйгөр бас яг энэ хүзрийг харахаар айгүй юм сахилгагүй мэдрэмж бас төрсөн. Жохон дүрм журм дагахаас эсрэгийг хийдэг. Rebellious гэдэг шүү дээ, тэ. Албаар одоо юм болохгүй гэсэн зүйлийг очиж хийдэг. Нэг тийм энерги мэдрэмж яг залуу хүмүүсийн яг нэг юм дүрмийг эвдээд тэгээд өөрсдийнхөө одоо өөрсдийг нь болохгүй гэсэн зүйлийг яг зориуд очиж хийдэг яг нэг тийм мэдрэмж сахилгагүй. Тэгээд ер нь ийм асуудалд орчоод байдаг. Магадгүй өөрөөсөө дээр албан тушаалтай ч юм уу эсвэл өөрөөсөө өндөр настай хүмүүсээр нэлээд загнуулдаг ч юм уу ад үзэгддэг нэг тиймэрхүү мэдрэмж ерөнхийдөө төрсөн. Дараагийн 2 дахь одоо энэ голтойгоо үзэр болохоор танд ерөнхийдөө сэтгэл зүйн талаас яг нэг юм шин эхлэл тавигдах буюу жоохон сэтгэл зүйн талаасаа том болж байгаа цаг үе байна. Ялцчгүй одоо дандаа бид нар жоохон хүүхэд шиг сахилгагүй, тэгээд замбраагүй, томоогүй байх боломжгүй. Мэдээж зарим хүмүүс тэндээ гацчихдаг. Гэхдээ одоо бол ялцчгүй жоохон юм сэтгэл зүйн талаасаа том болох цаг бол ялцчгүй ирсэн байна. Тэгээд та өөрөө ч гэсэн тэрийг мэдэрч байгаа болов уу, бодож байгаа болов уу? Ер нь өөрийнхөө дотоод сэтгэл рүүгээ нэг өнгөөх цаг нь болчихжээ. Өөртөөгөө нүүр тулаад, өөрийнхөө доторх сэтгэл зүйн байдалтайгаа бас нүүр тулаад. За тэгээ ер нь одоо өөрийнхөө дотоод хүн дээрэс нь гаднах ертөнцийн бүх харилцаанууд дээрээ нэлээд сайн өнгөөх шаардлагатай цаг үе байна. Найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа, өөртөөгөө харилцах харилцаа, романтик харилцаа, за ажил, сургууль ч юм уу те энэ бүх төрлийн харилцаан дээр өнгийгөөд ер нь хаана юу болж ийн, хэн намайг яаж ийн, эсвэл би хэнд юу гэж гомдож ийн, би хэнд яагаад уурлж ийн, би өөртөө уурлж ийн үү, эсвэл би өөр хүнд уурлж ийн үү. Энэ дандаа ийм эмоцтой холбоотой ерөнхийдөө сэтгэл зүйтэй холбоотой асуултуудыг өөртөөгөө нэлээд сайн тавиад жоохон дотоод ажил хийх шаардлагатай, тохиромжтой цаг нь ирчихжээ. Том болох цаг ирчихэж. Том болно гэдэг нь биеэрээ томрох биш, амжилтаараа томрох биш. За өөр юу антэс илүү юм сэтгэл зүй талаасаа томрох бол хамгийн чухал том болох шин чанар emotionally intelligent гэж хэлж болно. За тэгээ сүүлчийн үзэр бол ерөнхийдөө танд бас сайхан нэг юм шин харилцаа, шин дурлал үүссэн байж болзошгүй, шин хүнтэй танилцсан байж болзошгүй романтик мэдрэмжтэй. Нөгөө төвөр өөртөөгөө холбогдох. Яа дахиад нэг сони хэлсэнчлэн нэг юм сэтгэл зүй харилцааны нэлээд юм шин эхлэл, шин эргэлт, шин хуудас, шин одоо номны чаптер шиг те айгуу чухал цаг үе эхэлж байна. Тэгээд өмнөх шигээ одоо бүх юм байх албагүй. Дандаа та хойноосоо хотго зоолгуулж ерөнхийдөө шаргалж, цусаалтаж амьдрах албагүй. Энийг өөрчилж болно. Доторх сэтгэл зүгөө өөрчлөөд, өөртөө ажиллаад, харилцаанууд дээр ч гэсэн ерөнхийдөө шинжилэлт, өөрчлөлт, сайжруулалт хийгээд танд ертөнц магадгүй цаанаас нэг ийм том болороо гэдэг боломжийг бас олгож байгаа цаг үе байна. Энэ цаг үеийг айгуу сайн өөртөө цагийг өнгөрүүлээрээ тэ ганцаараа магадгүй болцоонд яв, ганцаараа гадуур алах, ганцаараа өглөө ч юм уу орой ч юм уу өдөр зав цаг гаргаад ганцаараа суугаад тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэл одоо хөтөлтэй өөрийнхөө бодож байгаа бодлуудаа бичээд үзэнгүүт цаасан дээр харангууд хамаагүй өөр өдөг. Яг ингээ бичгээр ерөнхийдөө үзэг бариад бол яриад бичгээр бодлуудаа нэлээд сайн ажиглаж болдог, өөртөө ярилцаж болдог. Тэр холбоосыг хэдүүлээ сайжруулъя. Тэгээд ерөнхий нөхцөл байдал хамгийн түрүүнд
айгүй игцэгтэй хүнд гарч ирсэн ч гэлээ. Танд бол яг одоо ийм гоё шинэ эхлэлийн, шинэ гоё эдгэрлийн цаг, эерэг бас энерги ерөнхийдөө мэдрэгдэж байна. За нэг сайхан урт амьсгаа аваад гаргах шаардлагатай байгаа болов саяны уншлагыг ялтчихгүй ингээд юу н ярихад нэлээд ингээд дотор жоохон төгжигдсэн байдал мэдрэгдэж байна. Амьсгалын дасгал магадгүй хийх шаардлагатай байгаа бол л та тэгээд амьсгалын дасгал хийгээд болж өгвөл бас дасгал хөдөлгөөн хийгээд те бясалгаад тэгээд жоохон өөрийгөө тайвшруулах бол нэлээд юм дотор савлгаа сэтгэл зүйн нэлээд юм хэцүү байдал мэдрэгдэж байна. Дараагийн 3 хөдрөө хэдүүл харцгаая. Page of Wands үзэр маань дахиад гарч ирсэн байна. Эхний үзэр Nine of Swords доош харсан. За сүүлч үзэр маань Chariot. Эхний үзрийн талаар яриа л да. Энэ нөгөө би таныг өөрийгөө шархлуулахдаа реалитиг амьдралаа өөрөө бүтээгээд байна. Зовлонгоо өөрийгөө бүтээгээд байна гэсэнтэй ерөнхийдөө холбоотой. Та өөрөө дотроо маш их айцтай байна. Гэхдээ энийг одоо мэдээж та өөрөө айцтай бай. Би ингэж амьдрий гэж сонгоогүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол удмынхч байж болно. Таны өөрийн хувийн одоо тулсан амьдралтай холбоотой байж болно. За юутай холбоотой талаар нэг амар ач холбогдол өгөхгүйгээр хамгийн гол нь бодит байдал дээр, факт дээр өөрийнхөө ингээд яг өөрт чинь илэрж байгаа амьдрал дээр чинь гарч ирж байгаа бодит жишээнүүдээсээ ерөнхийдөө нэлээд сайн дүгнэлт хийж тэдэртэйгээ ажиллах нь хамгийн одоо цаг алдахгүй хэрэгтэй алхам. Тэгэхээр өөрийгөө нэлээд юм хэцүү хүнд байдалд, төгшүүрийн байдалд, айдсын байдалд нэгт байгаагаа хүлээн зөвшөөрөөд хоёрт би өөрийнхөө бодлоор өөрийнхөө реалитигээ бүтээгээд байна уу? Би өөрөө намайг хүндөөс гомдоогоог байхад би өөрөө төрүүлж гомдож энэ сэлмийг хутгыг би өөрийнхөө нуруулууд зоож гин ухамсаргүйгээр тийм энэ бүгдийн талаар ерөнхийдөө нэг бодоод үзвэл ухаарад чадвал ухааруул айгүй сайн би нэг танд энэ бичлэгээр яриад ухааруулахаас илүүтэйгээр зүгээр хальт хулт ингээд цухаас нь би ингээд ярингууд танд магадгүй өөрөө ойлгомжтой ч болж байна. За цаашлаад өнөөдөр биш юмаа гэхэд дараа нь ойлгож магадгүй хүний яг ийм жинхэнэ ухаарлууд яг дотроос нь төрөх учиртай байдаг. Дотроосоо ингэж мэдэрч ийж ухаарл нь ерөнхийдөө яг жинхэнэ байдаг. За тэгээ Page of Wands үзэр маань дахиад гарч ирлээ. Яг юм гал шиг дүрлцэж байгаа хүний биетэй нэг юм таяг шиг мөчөр барьсан алхаж байгаа хүний зурагтай араасаа ч юм уу урдаасаа ерөнхийдөө араасаа харагдаж байна. Жохон юм гал засал хэрэгтэй гэж магадгүй. За эсвэл хитрхи гал нь ихсэн байж магадгүй. Энэ та одоо хитрхи халууцдаг уу эсвэл хитрхи даардаг уу гэдгээ сайн ажиглаад үзээрэй. Хитрхи даардаг бол дасгал хөдөлгөөнөө хийгээд жохон гал энерги тэтгээд халуун дулаан дандаа халуун юм уугаад халуун хоол идэд хитрхи халууцаад тэг шүнүн дутаж халууцаад эсвэл ингээд толгойч нь дүүрээд уур хүрээд цаанаасаа дотроо ингээд гал ирчмэн ихтэйд байгаа мэдрэгдэж байвал жоохон нөгөө өөрийгөө тайвшруулах хүүт усанд ордог ч юм уу, намсгалын дасгал хийдэг ч юм уу, за тайвшруулах йог хийгээд өөрөөсөө дотор буцалж байгаа тэр мэдрэмжээ бас ингээд жоохон гадагшлуулахыг, эрүүлэр гадагшлуулахыг хичээх. Тэгээд жоохон хөөгт шиг ажиллахыг бол шулуухан хэлэхэд яг л ийм үг орж ирж байна. Аль хэдийн одоо сэтгэл зүгээрээ том болох цаг нь болцсон тий. Энийг одоо танд өөр хүн хүмүүжүүлнэ гэхээс илүү та өөрийгөө хүмүүжүүлнэ. Бид нар дандаа өөртөө л одоо хүмүүжж байж, өөрийгөө л хүмүүжүүлж ээж том болдог. Өөр нэгэн хүн бидрийг ингээ хүмүүжүүлэх гээд сурах гад мянга оролдоод дарамтлаад шахаад энэ бол утгагүй. Тэгэх тусам та бүр илүү одоо тэр зүйлийн эсрэг зогсож ингэж шартаагаар эсэргүүцэж байгаа. Тэгэхээр өөрөө дотроосоо тэр уужуу байх, уудан байх, том байх тий сэтгэл
зүгээрээ бууж байх тэр сэтгэл зүйн том болох, сэтгэл зүгээрээ хүмүүжих, сэтгэл санаагаараа сэтгэл зүй дотор бас яг бодол таны одоо амьдралыг харах өнцөг, бусад хүмүүстэй харилцаагаа харж байгаа өнцөг гэх мэт энэ бүгд орж байгаа. Тэгээд ялцчгүй нэг юм хөдөлгөөн хэрэгтэй байна. За сүүлийн үзэр маань cherry төзөр дандаа хөдөлгөөнийг, өөрчлөлтийг, шинжилэлтийг илэрхийлдэг. Шууд утгаараа мэдээж одоо дасгал хөдөлгөөн дутагдж байгаа болов уу? Байж болно. Дасгал хөдөлгөөн хийх усан цэлэгтэй. Нөгөө төгөр шууд бус утгаараа ажлаа солих. Эсвэл амьдралтаа ямар нэгэн юм том алхам хийж өөрчлөлт оруулах. Найз нөхдөөсөө магадгүй жоох ингээд өөр хүмүүстэй нийлж үздэг ч юм уу. Юун дээр ч байж болно. Зүгээр сэтгэл зүгээрээ ч ингээд ийм газар байж байгаад өөр газар ирэхэд тэр бол хөдөлгөөн байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас хөдөлгөөн хэрэгтэй байна. Өглөө гараад гүйдэх ч юм уу. Ямар нэгэн байдлаар жоохон өөрийнхөө энергийг нэг юм хөдөлгөөнд оруулаад, биеэ хөдөлгөөнд оруулаад, бодлоо хөдөлгөөнд оруулна гэдэг нь тэмдэглэл бичиж бодлоо хөдөлгөөнд оруулж болно. Ном уншиж болно. За дараачихаа хүндрэлөө орцгоё. Яалтчгүй юм сахилахгүй одоо хүзрүүд сая гарч ирсэн болохоор би цаанаасаа сахилахгүй тарот карта гаргаад ирлээ. За эхлээд хэлээ. Энэ гурван талаар ярьцгаая. Мөнгөн дээр бас хэтэрхий ач холбогдол өгөөдөж магадгүй юм. Мөнгөтэй холбоотой мөнгө болчвол бүх зүйл болно гэдэг магадгүй сэтгэл зүй байгаад байгаа юм болов уу? Мөнгө бол яг мэдээж бидний амьдралын хэрэгцээний одоо амьдралын чанарын маш том үзүүлэлт болдог ч гэлээ ялцгүй капиталист нэг юм амьдарч байгаа ч гэлээ бидэрт болоо мөнгнөөс гадна өөр анхаарах хэрэгтэй зөндөө амьдралын талбарууд байдаг. Тэгжээж тэр бүгдийг авч явж ерөнхийдөө амьдралын чанар нийтдээ нэлэнхүүдээ сайжирдаг. За тэгээд бас түрүүчийн хэлжсэнчлэн хитрхи тийм эсэргүү зорим, хитрхи зөрөгтэй ч юм уу, тэнийг юм хийгээд байдаг ч юм уу, эсвэл хитрхи одоо нийгмийн эсрэг ингээд эсэргүүцээд байдаг нэг тийм иршүүд жоохон сахилгагүй дахиад утга агуулгатай юм үзэр гарч ирлээ ихний үзэр маань. Тэгсэн мэт яг үнэндээ айгу зөөл хүн байхгүй. Яг үнэндээ яг цагаат болох юм бол гаднаа нэг юм гангста мэдрэмжтэй, гаднаа нэг юм жоохон хулиган дуу ч юм уу тэ нэг тиймэрхүү харагдаж өөрийгөө хамгаалдаг бусдаас тэгвэл өөрийг нь гомдоохгүй гэж бодд юм болов. Гэтэ яг үнэндээ дотор айгу зөөлгөн юм харсан тэ дөлгөөхөн уулын шин чанартай хүн байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, за амбиц, гол, зорилго гэх мэт энэ зүйлсээ энэ хогийн савнд хийсэн байгаа үзэр доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр бас одоо дахиад дотгошоогоо өнгий гэдэг дээр ер нь миний мөрөөдөл юу вэ? Ер нь би багасаа ямар хүн болохыг хүсдэг байлаа? Би ямар ажил хийгээд ер нь амьдралын зорилго маань юу вэ? Би хаашаа тэмүүлж байгаа вэ? Хүн амбицтай байж болно. Амбицтай байна гэдэг нь яг одоо нэг юм pop гэдэг юм одоо жоохон буруу ойлголт ялцчгүй орчин үед нэлээ явагдсан. Гэхдээ амбицтай байх бол зүгээр. Зарим хүмүүс угаасаа л тийм амбицтай хүмүүс байдаг. Тэгжээж л тэр хүмүүс амжилтанд хүрч бусдын хийж чадахгүй байгаа зүйлийг хийх тэр ирчүүж галан дотроос нь оволцож идэг, асгарч идэг, өөрийг нь цэнгэлж идэг, ажлуудыг нь умалзуулж идэг те. Тэр энергийг ийм одоо rebellious байдлаар хүмүүсийг эсэргүүцэх, дүрмийг эсэргүүцэх байдлаар ашиглах биш. Харин яг өөрийнхөө зорилгын төлөө зорилго нь мэдээж одоо мөрөөдөлтөй ч холбоотой те өөрийн чинь яг чин дотоод сэтгэл зүрхний хүсэж байгаа хэмээр байдаг, очмоор байгаа хүмүүст нөлөөлмөр байгааж байж болно. Яг тэр ажилтай мэдээж холбоотой, сэдвтэй холбоотой амбиц байх нь яг чин сэтгэлийн одоо зорилгын дагуу. Тэгэхээр энэ бүгдийнхаа талаар дахиад хэлээ тэмдэглэл хөтлөё. За миний мөрөөдөл юу вэ? Би хааш очмоор байна? Би ямар амбицтай хүн юм? Би юу н амбицтай юм уу, амбицгүй юм? Би юу н яаж амьдрмаар байгаа гэдэг талаараа нэг эрх зүйлээд тэмдэглэл бичээд хөтлөөд
магадгүй эргүүлээд тэр бүх мөрөөдөл, тэр бүх зорилго, төлөвлөгөө бүгдийг дахиж шинээр бий болгоё. Хогийн санаасаа гаргаж ирээд тэдрийг гоё арчлая. Тэдгий, тэдрийнхаа төлөө хөдөлмөрлөе, зүтгэе. Яг өөрийнхөө дотор тэр бутлаад байгаа энергийг яг зөв зүйлдээ зарцуулъя, ашиглая. За тэгээд манай сүүлээс 2 дахь өдрүүд маань болохоор яг юм хайр дурлалтай холбоотой магадгүй сайхан нэг хүнээс салсан байж магадгүй. За эсвэл X-тэйгээ нийлээл салаад байдаг тиймэрхүү үйл явдал байгаад байдаг гэж магадгүй. Ямар ч тач нэг юм хайр дурлалын бас тогтворгүй байдлаас болоод та өөрийнхөө одоо нөгөө юм шархсан байгаа нэг юм хэцүү мэдрэмж байгаа шүү дээ. Тэрийгээ магадгүй өөрөөсөө сатааруулахын тулд юм ойр зургийн хүмүүстэй учир ургуулж өөрийгөө сатааруулдаг гэж магадгүй. Эсвэл өөрийнхөө тэр доторх өвдөлтдөг нүүр тулахгүй тулд салцсан ч гэсэн X-тэйгээ ингээд холбоотой байгаад ддэг гэж магадгүй. За нэг иймэрхүү хайр дурлалтай холбоотой, харилцаатай холбоотой нэг юм та өөрөө мэдж байгаа зөв биш гэдгийг мэдж байгаа нэг тиймэрхүү зүйлс болж байвал төгсөө. Just өөрийгөө хүмүүжлүүлээд өөртөө хатуу хандаад өөртөө шаардлага тавиад та үүнийг болох ёстойгоо мэдж байгаа. За эсвэл тэг ямар нэгэн байдлаар урт удаан хугацааны ингээд ирээдүй харахгүй байгаа хүнтэйгээ зүгээр юм түр зургийн харилцаатай байгаа бол иймэрхүү зүйлд бас цаг энерги өөрийнхөө сэтгэл санаагаа зориулахаа бол өөрийгөө сатааруулахаа бол үнэнтэйг нь урдвал. За тэгээ сүүлчийн өдөр маань болохоор би нэг юм сонирхолтой сэжилтэй өдөр гаргаж ирсэн. Тэгээд энэ өдөр нь болохоор одоо таны мэдэхгүй байгаа үнэн, тий өөрөөсөө нууж байгаа үнэн юу вэ гэж асуухад хитрхи анхаарлаа гадагшаа хандуулаад байна. Хитрхи хариултуудаа өөр зүйлээс гаднаас хайгаад байна гэдэг ийм утга учиртай үзэр гарч ирсэн. Тэгэхээр таны яг урд байгаа нэг асуултыг та магадгүй хитрхи өөр хүмүүсээс хайгаад, за магадгүй ингээд YouTube тараа бичлэгнүүдээс хайгаад тий үзэж хардаг хүмүүсээс хайгаад, найз нөхдөсөө хитрхи асуугаад ч юм уу гэх мэтэр за зөвхөн асуулт байх шаардлагагүй. Ер нь л одоо ингээд бүхий л тал дээр юу идэх үү, юу уух уу, юу өмсөх үү, яаж байх вэ, хэрхэн амьдрах уу, эсвэл гэх мэт одоо нэг тиймэрхүү зүйлүүд дээр хитрхи бусдаас нөлөөлөл аваад гэж магадгүй. Тэгэхээр бусдын юу гэж хэлэх, бусдын таныг одоо юу гэж бодох тэр байтугай ер нь ингээд бусдын хэлж байгаа юмнуудыг битээ тоох, баг миний хэлж байгаа юм гэж битээ тоо тий. Зөвхөн нэг сонсоод өөрт чинь дотоод дуу хоолойч нь тодтогч өгч ивэл мэдээж сонс. Ер нь бол тараа бичлэгийн одоо миний хийх гол зорилго нь гэх юм бол таны дотоод дуу хоолойч нь би танд өөрт чинь ордуулж өгч байгаа. Зарим хүмүүс ялчгүй нөгөө дотоод дуу хоолойгоо сонсоход айгүй хүндрэлтэй бэрхшээлтэй холбоо нь ингээд тасарсан, холдсон байдаг болохоор тэгэхээр таны нөхцөл байдал дээр ялчгүй тэр холбоо нэлээд тасарчжээ. Хүмүүс одоо тэр холбоогоо эргүүлээд тогтоохын тулд эхлээд тасарсан байгаа олж мэдээд холбоо тогтоохыг хичээнэ гэсэн үг. Оролдоод үз. Өөрөөсөө асуугаад үз. Бусдаас бити асуу. Тэгээд оролдоод үзэх тусам зөв юм байна, буруу юм байна, энэ биш юм байна, энэ муу юм байна гэдэг ерөнхийдөө бага багаар итгэл найдвар тэр холбоонд сайжраад ирнэ. Яг үл таны хүсэж байгаа зүйлийн таны асуултын гол хариулт зөвхөн таны дотор байгаа. Өөр танаас гаднах хүнд ч байхгүй. Таны аав ээж, сургууль хүмүүжлэгч багш, таны харж авдаг одоо үлгэр жишээ авдаг хүн, найз нөхөд хиндэн ч таны яг дотоод дуу хоолой чинь байхгүй, зөвхөн таны дотор байгаа. За тэгээ энэ уншлагаа ингээд дуусгах. Хоёрдугаар өдрийг сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. Сайн байцгаана уу? За маш ерөнхийдөө таатай энергитэй өдрийн уншлага
болох шинжтэй. Та бүгдийн маань сонгосон Queen of Pentacles үзэр маань угаасаа ерөнхийдөө айгүй юм сайхан зураглалтай, сайхан чухалтай үзэр байгаа. Сайхан үр шимээ эдэлж байгаа. Тухтай таатай магадгүй эмгтэлэг энерги мэдэрсэн, сэргээсэн эмгтэлэг энергитэй тухтай байгаа. За тэгээд ийм эерэг энергитэй байгаа ерөнхийдөө таатай тухтай нэг юм гоё мэдрэмж төрүүлж байна. Хоолунд за тэгээ тав тух найз нөхөд ер нь л өөрийн чинь доторх ертөнд айгүй юм сайхан гоё эмгтэлэг гэхүү одоо юм sensual гэдэг чинь тэ нэг юм жоохон мэдрэмж өндөртөө байгаа мэдрэмж төрүүлж байна. Айгүй гоё юм ногоон цэцэг дунд суудсан өөрийн гэсэн суудалтай доор нь гоё жимс тавигдсан нэлээд юм гоё хатанлаг мэдрэмж хатанлагтаа яг юм тав тухын хатан гэх юм уу та эдлэгээ хоол хүнс яг юм газрын ордны ерөнхийдөө таашаалууд өхөр охин жинлүүрийн орд гэж магадгүй заалчгүй байх шаардлагагүй. За хэдүүлээ дараачихаа хүчрүүд рүү орцгоё. Айгүй юм дайчин эргэлхэг зөрсөмнийхаа араас явж чаддаг энерги харагдаж байна. Хэлийгс юм хэлждэг. Хийгс юм хийждэг. Өөртөө амлсан амлалтаа ерөнхийдөө бас биелүүлж чаддаг. Нэлээ юм бадрун, дэврүүн сайхан ирч хүчтэй моржилыг өнгөрүүлж байгаа юм байна. Бас дээрэс нь яг одоохнуудыг санагдахгүй магадгүй. Гэхдээ ерөнхийдөө моржил таны хувьд айгүй ээлтэй жил таны яг юм магадгүй өмнөх жилүүдэд жоохон таархан байсан бол яг моржил бол таны хувьд яг юм алдагдсан энерги нөхөх тэр хүч чадаагүй зүйлсүүдтэй хүрэх сайхан хэмжилттэй жил харагдаж байна. За тэгээ ерөнхийдөө маш их хөдөлмөрлсөний үр дүнд яг одоо үр ашгаа айгүй гоё харж эхэлж байгаа цаг үе байгаа харагдаж байна. Яг юм зоос материал одоо санхүүгийн үед гэж ойлгож болно. Санхүү дотроо мэдээж нөгөө дахиад тав дахь орно тий хоол хүнс хэрэглээ эд хувцас хонор айгүй юм хөдөлмөрсний чинь ач гавьяа үр шим хүртэгдэж байгаа цаг үе мөч жил байгаа болов. За тэгээ сүүлчийн одоо Justice 3 дахь үзэр маань доошо харж гарч ирсэн байгаа. Магадгүй та ямар нэг юм дээр балансыг тэнцвэрийг яг юм тэгш эрхийг баримтлах шаардлагатай яг нэг дутуу жоохон шудраг бус байгаа нэг юм үйл явдал нөхцөл байдал харилцаа байгаа юм болов уу ажил дээр чинь байж магадгүй. За тэрэн дээр ерөнхийдөө одоо үгүй аваа гэж бас ойлгож болно. Хитрхи их бас үгүй байх нь буруу байдаг. Ягаад гэвэл дараа нь одоо ингээд бусдаас авлахтаа болно. Тэгээ хитрхи их аваад байвал бас бусаа буцаад хүмүүст өгөх шаардлагатай яг нэг юм өртөө болдог. Тэгэхээр яг тэр үгүй аваа энергийн хувьд яг юм сүнслэг ертөнцийн хувьд тэгшгэн эрх тэгш шудраг ясыг жоохон анхаараарай. Ялцчгүй үнгүй зүйл гэж байдаггүй. Тэгээд ертөнц буюу бидний ухамсар бидний одоо сүнс бүх юмд эрх тэгш яг юм үгүй аваатай харилцаатай байдаг. За тэгээд агуу юм утга учир бүхий хүзрөө сонгож гаргаж ирэхэд бас айгүй сайхан одоо энергитэй хүзрүүд гарч ирсэн. Та магадгүй өөрөө ээж эсвэл та ээжтэйгээ харилцаагаа ерөнхийдөө сайжруулсан эсвэл сайжруулаараа гэдэг ээжийн хүзэг гарч ирлээ. Ийм үр шимийн
гоё шим тэжээлийн үзэр гарч ирлээ. Дээрээс нь анчны үзэр гарч ирсэн. Бид нар одоо ээжтэйгээ холбоо маань ерөнхийдөө дандаа тасрахгүйгээр хэдий том болоод ингээд ээжээсээ тусдаа амьдарч байгаа ч гэсэн ээжтэйгээ холбоотой дандаа байдаг. Тэгээд эмэгтэй хүмүүс бол яг өөрсдөө ялцчихгүй бас ээж болж ээжийн амьдралыг одоо үздэг. За магадгүй утгагүй бас ээж болох гэж байгаа. Эсвэл та хэрвээ эрэхтэй бол болох гэж байгаа байж магадгүй. Яг нэг юм сувд чулуун доторх юм сувд байх шиг байна. Тэгэхээр яг нэг зүйл шинээр бүтэж байгаа мэдрэмжийг ялцчгүй төрүүлж байна. Тэгэхээр хэдүүлээ дандаа шууд бус утгаар нь аль алнаар нь ойлгож болно. Зарим хүмүүс нь шууд утганд харж иж магадгүй ээжтэйгээ холбоогоо сайжруулах. Эсвэл яг ээжтэйгээ харилцаагаа илүү эдрүүлэх төр одоо анхаарах те. Эсвэл шууд бус утгаар та өөрөө яг юм шин зүйлийг бүтээж тэр зүйлийнхаа ээж нь болж байгаа гэсэн утгыг одоо гаргаж ирж байна. Тэгэхээр ямар ч тач энергийн хувьд бол айгу таатай мэдрэмж төрүүлж байна. Тэгээд энэ бол айгу юм зөв буюу маш юм сайн зүйлийн тохио. Гоё бүр илүү амжилттай, бүр гоё үр шимтэй ерөнхийдөө байх юм сайхан бэлгшээлтэй үзүр байна. Та мэдээж одоо ч гэсэн яг тэр одоо шим тижээлээ үр шимээ авч ихсэн байгаа харагдаж байна. Тэг мэдээж гараа сунгах те тэр өөрт амьдралд болж байгаа сайхан зүйлүүдтэй нүдэ нээгээд тэдрийг үнэлэх талархах. ертөнцөөс авсныхаа дараа дандаа эрүүлж бусдад өгөх, танд ямар нэгэн хүн туслалаа гэж дараа нь тэр тусыг өөр магадгүй нэгэн хүнд дамжуулах те. Өгөө аваа айгуу гоё тэгшхэн yin yang шиг бие биенээ дэмжсэн, бие биенээ баланстай байвал ерөнхийдөө одоо таны амьдралын гойлдрол, таны амьдралын урсгал бүр илүү сайхан урсгах болно. Цэцэглэх болно. За тэгээд яг нөгөө морины зураглал дахиад гарч ирсэн хүзүр ялцчгүй аюу юм зорьсон зүйлийнхээ араас хөдөлж чаддаг мэдрэмж төрүүлж байна. Тэгээд энэ бол яг таны амьдралд бас яг өгөгдсөн магадгүй удмын тань, өөрийн тань өгөгдөл чадвар. Тэгээд бас суралцсан одоо хөдөлмөрч бас орно. Гэрэл рүү бүр илүү давхад бай. Тэ илүү үргэлжлүүлээд яваад байгаарай. Бүү зогсоороо өөрөө өөртөө итгэлээ бүр илүү нэмэгдүүлээд өөрийгөө бүр илүү урамшуулж зоригжуулаад анчныхаа одоо тэр чадвараа яг зөв шударга ёстойгоор ашиглаад өөрийнхөө амьдралаас өөрийнхөө хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээрээ гэдэг одоо бүр гоё баяжуулаараа гэсэн одоо иймэрхүү зөвлөгөөнүүдийг хэлмээр байна. За тэгээд тийш харгалчи. Спирит анималын 3 үзүр гаргаж ирсэн. Айгуу хурц ширүүн догшин хаяа юм харц үг хүмүүс тэлдэг байж магадгүй, хүмүүс танаас хаяа жоохон айдаг гэж магадгүй тэрэн дээр анхаарах. Гэхдээ энэ бол бас таны яг өгөгдсөн төрөлхийн өгөгдөл гэдэг шиг бас нэг юм чадвар бас ашиглагддаг байх. Тэгээ хаанаас ер нь ямар одоо өрөө жишээ авах айгуу сайн мэддэг ер нь анчин мэдрэмж дахиад яг төрж байна. Дээрээс нь яг юм сүнслэг амьтаны одоо хүзээ гарч ирлээ космик яг хүн болгонд яг юм сүнслэг амьтан гарч ирдэггүй. Тэгэхээр та бол айгүй юм онцгой содон магадгүй хумхын орцтой ч магадгүй. Ер нь айгүй юм ирээдүг мэддэг те ирээдүйд ер нь юу ашигтай байх юм бол гэдгийг магадгүй мэддэг. Айгүй юм ирээдүйд сэтгэж чаддаг. За тэгээд юм зүүн совингийн хувьд ч тэр энергийн хувьд ч тэр тэг чадваруудын хувьд ч тэр айгүй юм онцгой содон шин чанартай мундаг анчин.
актер хүн байх нэ. За энэ бүгдийг ерөнхийдөө дандаа яг юм комплимент буюу магтаал хэлж байгаа шүү. За тэгээд сүүлээсээ 2 дахь өдрөөр болохоор та саяхан ямар нэгэн зүйлийг тавьж явуулсан бололтой магадгүй ямар нэгэн харилцааг дуусгасан. Тэр нь гэр бүл, найз нөхөд, хайрын харилцаа, ажлын харилцаа байж болно, ямар ч төрлийн харилцаа байж болно. За тэрийг дуусгасан нь ер нь бол аюу зөв зүйл болсон шүү гэдэг баталгаажуултыг өгмөр нь яг одоо таны амьдрал чинь яг байх ёстойгоор байна. Та яг хөв тавилангийнхаа замаар одоо аюу зөв сонголтыг хийж, зөв шийдвэрийг гаргаж яг болох ёстой зүйл болдгоороо болсон, та үүргээ аюу сайн гүйцэтгэж чадсан гэдэг одоо баталгаажуултыг өгмөр нь. Тэгээд 21 тоотой The World хүзэр маань ерөнхийдөө бол маш хамгийн одоо баялаг хүзэр. Тэгэхээр таны урд бол бүхий л ертөнц таны урд байгаа шүү. Бүхий л зүйл боломжтой шүү гэдгийг бас дахин хэлье. Хамгийн гол нь түрүүний хэлсэнчлэн яг шударга ёсыг эрхэмлээд явах юм бол таны өмнө бүх зорьсон зүйл чинь хүртэх боломжтой. Та өөрийнхөө амьдралыг яг ямар байгаагаараа бүтээх боломжтой. За сүүлийн өдөр маань болохоор бидний өөрөөсөө нуусан үнний талаар асуусан юм сонирхолтой өдөр байгаа. Тэгээд хариу нь болохоор 34 гэдэг ийм энэ зурагтай сэжүүлэр гарч ирсэн. Тэгээд энэ картын би утгыг уншихад өөрийнхөө эмоцтойгоо хамт байгаарай гэдэг зөвлөгөө гарч ирсэн. Та магадгүй өөрийнхөө эмоцтой хамт яг байж чаддаггүй, эсвэл хэтэрхий боловсруулж чаддаггүй, эсвэл боловсруулж гарахдаа маш буруугаар боловсруулж гаргадаг байж магадгүй. Тэгэхээр яг юм эмоцийнхоо талаар илүү ойлгох, таньж мэдэх, эмоцигоо илүү сайн боловсруулж гаргаж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг байх. Эмоцтой холбоотой одоо энэ талбар дээр танд сайжруулалт хэрэгтэй байгаа юм байна. Ямар нэгэн зүйлийг мэдрэхээр тэрийг бити үгүйсгээрээ өөрийнхөө юу мэдэрч байна вэ гэдгээ сайн сонсож сураад магадгүй яагаад би ингэж мэдрв? За би одоо яавал энийг яг зөв боловсруулж магадгүй өөрөөсөө гаргах, гадагшлуулах вэ гэдэг тал дээр ерөнхийдөө ажиллана гэсэн үг. Хэтэрхий бас одоо эмоцгүй амьдрал, ямар нэгэн зүйлд ямар ч юм хариу уруулгүй амьдрал бол жоохон амьд бус амьдрал. Тэгэхээр эмоц бол бидний амьдралын эрчим гэж хэлж болно. Эмоцоо аягүй сайн удирдаад ерөнхийдөө ойлгоод таниад гадагшлуулж сурах юм бол тэр бол одоо амьдралын ур чадвар, маш чухал ур чадвар. Тэмдэглэл хөтлөхийг аягүй санал болгож байна. За ингээд дуслаа. Баярлаа. Гуравдугаар өдрийг сонгосон хүмүүсийн уншлага бэлэн боллоо. Тавтамаар л та бүгдийн сонгосон үзэр бол High Priestess буюу нэлийн хүчтэй зүүн совинтой далд ухамсрын мэдлэгтэй далд ухамсрын бас чадвартай нууцуудыг сайн мэддэг, нууцуд татагддаг нэг юм сонирхолтой утга агуулгатай. За ер нь бол утга агуулгын яриад байгаа юм бол юм баригдахгүй. За ер нь бол нэг тайрагт дотор бол бөөгийн үзэр гэж бас нэг талаараа ойлгож болно. Нөгөө талаараа зүүн совинтой эмэгтэй гэж ойлгож болно. Одоо гурав дахь шнүүд нь нээлттэй гэж ойлгож болно тий. Зүг дээрээ магадгүй зөнтөө зүйдэлдэг гэж ойлгож болно. Далд ухамсрын энергийн биетүүдтэй холбогддог, мэдрэгддэг, мэдээлэл авдаг, дамжуулагч гэж ойлгож болно. За олон утгаар ойлгож болно. Өөрийгөө бас яг тийм сонирхолтой, одоо тийм чадвартай гэдгийг мэддэггүй ч мэдээлэл авч одоо тэрийг дамжуулдаг хүн бас байж болно. Ихэнх одоо уран бүтээлч хүмүүс бүгдээрээ ерөнхийдөө нэг талаараа бөө шиг мэдээллийг дамжуулдаг.
урлагаараа уран бүтээлээр мэдээллийг дамжуулдаг. Ийм нэгэн хөдрийг сонгосон сонирхолтой хүмүүс байх нэ. За та бүгдийн одоо харж байгаачлан энэ өдөр дээр яг энэ дээр нэмнүүд байна. Тэгэхээр одоо энэ эмэгтэй сууж байгаа эмэгтэй өөрийнх нь нүд харагдахгүй байгаа ч гэлээ тэр дээдлийнх нь нүд бол нээлттэй байна. Тэгээд энэ бол яг ертөнцийн одоо нүд гэж хэлж болох юм. Байнга харж идэг. Бидний ухамсар бидрийг одоо ерөнхийдөө байнга харж идэг гэж болгож болно. Бидний сүнс бидрийг байнга харж идэг. Яаж амьдарч байна, юу хэлж байна, юу идэж байна, яаж хөдөлж байна, хүмүүстэй ямар хандлага гаргаж байна, өөртөө хэр үнэнж байна гэх мэтийг бидний сүнс, ертөнц, за бидний ухамсар, далд ухамсар байнга ажиглаж идэг. Opinion буюу одоо ямар нэг юм шүүмж байхгүйгээр байнга ажиглаж идэг. Тэрнийхээ дагуу бидний амьдрал reality дээр бүтээгддэг. Та бүхэн аль хэдийн мэдж байгаа. Тэгэхээр нүднээс айх хэрэггүй. Та өөрөж нүдтэй, хүн болгоомж нүдтэй, ертөнц өөрөө нүдтэй, амьдрал өөрөө нүдтэй, таны сүнс өөрөө нүдтэй. Ажиглахад л хангалттай. Заавалжгүй дүгнэлт гаргах шаардлага байхгүй. Өөрийнхөө үзэл бодлоо заавалжгүй тулгах шаардлага байхгүй. Үннийг байгаагаар нь харах шиг сайхан зүйл байхгүй. За эхний юм гаргаж ирсэн дөрвөн хүчрийнхаа талаар тайлбарлаж өгье. Хойноос нь нэвлээд тайлбарламар санагдаж байна. Хамгийн сүүлд үхлийн хүчрэг гарч ирсэн. Энэ үхлийн хүчрэг маань үхэл гэдэг нэртэй боловч утга нь бол айгүй сайхан утга. Дандаа өөрчлөгдөж, шинжлэгдэж хуучин нэгэн дүрээ өхүүлж шинээр нэгэн одоо яг өөрийнхөө жинхэнэ дүрээрээ төрж байгаа гэсэн утгыг ерөнхийдөө хвчлэн агуулдаг. Та мөн саяхан дахиад нэг зүйлээ өхүүлээ, дахиад нэг магадгүй юм айдгээгээд шинээр тэрний араас бүр илүү хүчтэйгээр шинэ реалити руу, шинэ амьдрал руу, шинэ мэдрэмж рүү, шинэ одоо мэдлэг, чадвар зүйл рүү сайхан нэвтлээд орсон болов уу? Энэ морьжилч гэсэн ерөнхийдөө танд ээлтэй байгаа харагдаж байна. Морьжилийн одоо энэ энерги хүч эрчмийг сайхан ашиглаад бүр илүү өөрийнхөө ажиллах хэрэгтэй байгаа зүйлүүд дээрээ сайхан ажиллаад тий засах хэрэгтэй байгаа нь засаад, эдгэх хэрэгтэй байгаа, ангаах хэрэгтэй байгаа нь ангаагаад энэ нь мэдээж одоо таатай байна гэсэн үг биш. Ерөнхийдөө үхлийн процесс маш таагүй байдаг. Дандаа юм үхэхийн өмнөх одоо тэр дахин төрхийн өмнөх тэр үйл явц бол маш тухгүй, маш хэцүү байдаг. Замбраагүй ч гэж хэлж болно. Өвдөлттэй ч гэж хэлж болно. Тухгүй, маш тухгүй. Гэхдээ бидэрт дандаа одоо юм хөгжил дэвшлиг, сүнсний хөгжил дэвшил, ухамсарын хөгжил дэвшил авчирч байдаг. Нөгөө төгөөр мэдээж одоо удмаа үргэлжлүүлэхэд бидний топ үүрэг оруулж байгаа гэж ойлгож болно. Маш олон үеэрээ засаж чадахгүй байсан зүйлүүдийг нэг амьдрал дээр та яг үүрэг хариуцлага аваад засаж байгаа гэж ойлгож болно. За тэгээ цаашлаад яриа л та. Буцаад эхнээс нь яриа. Ерөнхийдөө нэлээд бас одоо амьдралын урд нь ингээд зоолгуулдаг, утгаар зоолгуулдаг байсан бол одоо бол ингээд зоолгохгүй та амьдралыг таашааж амьдарч эхэлж байгаа харагдаж байна. Яг эхний хүзэр дээр харах юм бол яг минээс нь гадуурх хүзрүүд ингээд зоогдсон газар руу. Тэгээд өөрөө тэндээ ингээд тухаалцсан ерөнхийдөө өөрийгөө мэдэрсэн байгаа нэг юм таашаалтай холбоотой зураг бас гарч ирж байна. Хүзэр урд нь магадгүй одоо энэ сэлэмнүүдэд та зоогдоод өөрийгөө хомсрохгүйгээр зовлонд унгаагаад байдаг байсан бол одоо бол та үгүй би заавалчгүй энэ их олон зовлонд өртөх шаардлагагүй юм биш үү гэдгийг бас ойлгоод тий яг тэр зоогдохгүйгээр өөрийнхөө тухтай байдлаараа байрлалаараа хөвтөд өөрийгөө таашаагаад амьдралаас таашаал аваад жоохон нэг юм айтайхан тав тухай болоод ерөнхийдөө ирж байгаа санагдаж байна. За Four of Cups үзэр маань ерөнхийдөө өөр хүзэр дээр ч гэсэн гарч ирсэн. Сэтгэл зүйн доктортой байдлыг илэрхийлнэ. За тэгээ бусдын сэтгэл зүг
ойлгох, хөндлөх, өөрийнхөө сэтгэл зүйч гэсэн бусдад ойлгож хөндлүүлэх те. Сэтгэл зүйтэй холбоотой сэтгэл зүйн доктортой байдлыг хангах. Бусад яхаа өөр нэг үзэр дээр гарч ирэхдээ доошоо харж гарч ирсэн магадгүй өөрийнхөө муу зуршлуудаасаа салах, өөрийнхөө хаях хэрэгтэй байгаа зүйлсүүдээ сэтгэл санаанаасаа, сэтгэл зүгээс гаргаж хаях. Тэрийг гэхдээ дараач үзэр дээр ярив. За тэгээд Star үзэр маань гарч ирсэн. Star бол тарот доторх айгүй сайхан утгатай, ер нь бол айгүй юм агуу том утга бүхий илэрхийлдэг сайхан үзрүүднийг өөрийгөө яг байгаагаар нь хайрлаж, ойлгож эхлэх, таньж эхлэх. Star үзэр ерөнхийдөө богино хон тайлбар агуулга гэж хэлэх юм бол бид нар яг үнэндээ одоо өөрсдөөсөө маш их ичсэн байдаг. Ичиж одоо юм shameтэй байдаг гэх юм уу? Бусдад яаж санагдаж байгаа бол, бусдад ямар харагдаж байгаа бол, бусдад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол би одоо ингэжүүл намайг юу гэж бодох юм бол гэх мэтийн одоо юм бодлууд маш их байдаг хүн болгонд. Тэгээд яг хүн өөрийгөө эдгээгээд ангаагаад эхлэнгүүт ерөнхийдөө өөрийнхөө арьсан дотроо, өөрийнхөө биеийн дотроо ингээд тухайлж эхэлдэг. Мэдээж төгс байна гэсэн үг биш, perfect байна гэсэн үг биш. Ямар нэг юм алдаа дутагдал үүсэв те бидний physical being бол ерөнхийдөө байж болно. Гэхдээ тэр бүгдтэйгээ хамт өөрийгөө хүлээн зөвшөөрч эхлэн, хайрлаж эхлэн, үнэлж эхлэн, байгаагаар нь өөрийнхөө биеийг чөлөөтэй байлгаж эхлэн. Өөрийнхөө биед одоо шорон дотор байгаа мэт юм хоригдол шиг биш. Яг юм эрх чөлөөтэй гэдгээ мэдрээд тэрүүгээрээ амьдарч эхлэхээр ерөнхийдөө Star үзэр гарч ирдэг. Star үзрийн утга учир ерөнхийдөө тэндээ агуулгаддаг. Тэгээд ирэнгүүт та цаанаасаа айгүй гоё гялалцдаг, гэрэлтдэг, дулаахан энергитэй, аурaan гоё тий. Хүмүүс таны хажууд юм сайхан дулаахан мэдрэмж авдаг. Хүмүүс таныг хараад үлгэр жишээ авна. Зарим хүмүүсийн дургууг нь өргөнө. Энэ яхалаар ийм сайн явд ингэдэг. Одоо мэдрэмжийг зарим хүмүүсээс өгнө гэсэн үг. Хитрхи их өөрийнхөө харанхуугаа ерөнхийдөө засаж чадаагүй байгаа ч юм уу, ажиллаж чадаагүй байгаа айгүй их дотроо харанхуй энерги тээж явж байгаа хүмүүс бол та нэлээд одоо гэрэлтэж харагдах нь тэр хүмүүсийн нүдийг гялбуулна. Гэрлэн гялбна гэдэг чинь тий. Нүд нь хитрхи ёо арай л гэрэлтэй юм а гэж ерөнхийдөө дургуутсан гэсэн үг. За хангалттай ойлгомжтой ярьсан болов уу? Яг одоо нэг юм шинэ зүйлийг, шинэ прожектыг эхлүүлэх таата цаг мөч байна. Шинэ прожект одоо яг өөрийнхөө хүсэл сонирхлоороо хоббигоороо байж болно. Ийм бизнесийн шинэ одоо санаа байж болно. Ашигын төлөө эхлүүлэхээс илүүтэйгээр яг илүү одоо өөрийнхөө дотоод тэр чинь хүсэл галыг тэтгээд өөрийнхөө сонирхлоороо яг хиймээр байгаа зүйлээ зорилгынхаа төлөө араас нь явж эхлүүлээд дараа нь харин тэрнээсээ ерөнхийдөө та үнэхээр тэрэндээ сайн байж чадах юм бол хүмүүст хүртээж чадах юм бол тэндээсээ бас мэдээж өөрийнхөө хөдөлмөрийн үнэлгээг угаасаа авах бол ертөнцөөс танд одоо эргүүлээд санхүүгийн ашигтай байх болно. Тэгээд энэ бол яг юм хүн болгоны хийгээд байдаг зүйл бол ерөөсөө биш байна. Шинэ зүйл жоохон юм сүнслэг энергийн шин чанартай байж болно. Уран бүтээл байж болно. Шинэ зүйлийг гоё өөрийнхөө содноор, шинээр, гэрэлтэйгээр, зоригтой ирч хүчтэйгээр бусдаа санаа зовлохгүйгээр яг өөртөө үнэнчээр шинээр бүтээх ийм нэгэн одоо цаг мөч бас яг танд ирээд байгаа байна. Тэгэхээр айгүй юм гэрэлтэй хөзрүүд гарч ирж байна. Бас айгүй юм анхаарал шаарддаг ажил, нягт нямба анхаарал төвлөрөлтөй байх ажил байна. Хөдөлгөөнтэй мөртлөө одоо хурдан үйлдэл авах, хөдөлгөөн ирч хүчтэй мөртлөө айгүй юм нягт нямба одоо төвлөрсөн тиймэрхүү чадварууд ерөнхийдөө шаардлагаар харагдаж байна. Та өөрөө ч тийм чадвартай болов. Тэгээд нэг ийм хоёр хүзэр доош харж гарч ирсэн. Two of Cups, Four of Cups доош харж гарч ирсэн.
хоёулаа доош харж гарч ирсэн яг сайхан ямар нэгэн харилцаанаас бас салсан эсвэл сайхан ямар нэгэн юм сэтгэлээр унсан зүйл байж магадгүй. Тэгээд артаа үлдээгээд орхоор ямар нэг юм heartbreak сэтгэлээр готорсон, гонсон, ганцаарсан, шаналсан, гомдсон зүйлсүүдийг ард орох энэ бол яг угаасаа дуусах хэрэгтэй юм дууссан байгаа. Угаасаа дуусах гэдэг ерөнхийдөө маш удаан хугацаанд хүлээгдэжсэн зүйл байж магадгүй. Тэгээд аль хэдийн одоо хугацаанд хэтэрсэн те дуусах хэрэгтэй байсан зүйл дууссан гэдгийг л одоо хэлье. Артаа үлдэх. Тэгээд ийм зөвлөгөөний 2 өдөр ерөнхийдөө гаргаж ирсэн байгаа. Та заавалчгүй одоо илүү хэмээх хүртэхийн тулд илүү хөдөлмөрлөх гэхээс илүү магадгүй арай илүү төвлөрөөд яг хэрэгтэй гэсэн зүйлээ яг оноод хийх юм бол илүү үр ашигтай ажиллах болов гэж санагдчихэв. Хитрхи одоо твдээд ч юм уу эсвэл одоо төгшөөд өөрийгөө зарцуулах энергиэсээ илүү ихийг зарцуулж өөрийгөө ядраагаад байдаг бол тэр бол яг юм үр ашигтай биш. Харин илүү юм одоо зарлага ихтэй ажил болж таныг илүү одоо энергиэс чинь хумслана. Тэрний оронд яг энерги яг зөв сайн хуваарлаад яг оновчтойгоор энерги зарцуулаад тэгснэр та бас ертөнцөөс эргүүлээд авах тэр үр өгөөж нь ч гэсэн илүү баялаг байх болно. За тэгээ мэдээж таны одоо үйл хэрэг, таны ажил, таны одоо хийх гэж байгаа, эхлүүлэх гэж байгаа магадгүй тэр project тэр зүйл хийх гэж байгаа зүйл бол таны яг хэдийн холын амьдралын чинь зорилготой бол айгүй холбоотой. Та зорилготой холбоотойгоор бол юм хийхгүй бол угаасаа юм зорилгогүй зүйл бол танд амжилттайгаар хийх боломжгүй. Өөрөө ч угаасаа сүнслэг, мэдрэмж өндөр, зүүн совинтой зорилгынхоо одоо тэр ирч хүчээр ерөнхийдөө нэлээд тижээгдэж ажлууд тань бүтэн цаанаасаа ертөнц ч гэсэн илүү таныг дэмжих болно. Тэгэхээр зорилгынхоо төлөө бас ингээд чигээ дагаад явж байхад бол учир нь олдно. Мэдээж та зорилгоо яг бүтнээр нь илрүүлээгүй, олоогүй, ойлгоогүй байж болно. Зүгээр. Гэхдээ нэг юм хитийн нэг юм нэг тийшээ тэр зүг рүү л явах гээд байгаа юм да гэсэн зүг чигийн баримжаа байхад ерөнхийдөө хангалттай. Тэгээд яваад ирэнгүүт угаасаа та төхөөд очиод ойртоод ирэнгүүт яг л тийш очих гээд байсан юм биш гэдэг ер нь бол илүү тодорхой болж ирнэ. За энэ уншлагын хамгийн сүүлийн үзэр болох өөрөөсөө нууж байгаа өмнөний талаар асуусан нэг юм сонирхолтой үзрийг дэлгэхэд танд бол одоо ийм сэжил буюу ийм зурагтай үзэр гарч ирсэн. Энэ сэжилийнх нь 70 дутхан би юм номноос уншиж ерөнхийдөө уншсан байгаа. Тэрнээсээ тайлбарлах юм бол мэдхгүй байгаа зүйлээ мэдгүйгээр нь үлдээ хүлээн зөвшөөр гэсэн мессеж бүхий байсан. Та бүх зүйлийг мэдэх албагүй. Та угаасаа бүх зүйлийг мэдхгүй хэтэрхий их мэдгч байхаас анхаарах гэдэг иймэрхүү одоо сэдвтэй зүйл байлаа л та. Тэгээд энэ угаасаа хүзэр маань, энэ тарот хүзэр маань blind spot гэдэг oracle хүзэр байгаа. Тэгээд тэр одоо өөрсдийгөө харж чадахгүй байгаа нэг юм blind spot ялцчихгүй байдаг хүн болгонд байгаа. Тэгээд ялангуяа одоо юм сүнслэг замыг сонгосон ч гэх юм уу эсвэл цаанаасаа одоо иймэрхүү хүмүүс маань ерөнхийдөө айгүй химиг мэдэх хүсэл сонирхолтой байдаг. Тэгжиж өөрсдийгөө safe одоо аюулгүй баталгаатай мэдрэмж авдаг учраас маш их химиг мэдэх хүсэлтэй мэддэг. Дээрэс нь мэддэг юм шиг өөрийгөө одоо хамгаалдаг эготой байдаг. Юмыг мэддэг байнгут биднийг одоо хүмүүс хүндэлдэг те. Бид нар өөрсдийгөө хамгаалж болдог. Хүмүүс хүндлэхээс гадна бид нар одоо юм болохоос өмнө мэдчихэж ерөнхийдөө өөрсдийнхөө илүү бүх юмыг тодорхой болгож өөрсдийгөө аюулгүй байлгадаг гэж ерөнхийдөө ойлгодог нэг юм хамгаалтын механизм байдаг. Тэгэхээр хүмүүсийг хитрхий сонсохгүй өөрөө их мэдгч царайлаад байгаа байж магадгүй.
Заримдаа хүмүүс одоо ингээл юм заах гал, сурах гал, ойлгох гал, ухааруулах гал, өглөх ч юм уу ингээд сургаал айлтахаас илүү зүгээр л сонсох хэрэгтэй. Эсвэл зүгээр л тэр хүнийг ойлгох хэрэгтэй. Ойлгохдоо тэр хүнд ойлгуулж байгаа гэхээсээ илүү зүгээр л тэр хүнийг та ойлгож байгаа гэдэг одоо буян үйлдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл төр бас бодоод үзээрэй. Магадгүй анхаарах шаардлагатай байж магадгүй. Бид нар бүх зүйлийг мэдэх албагүй. Миний одоо энэ бүх юмыг мэдэх гээд байдаг энэ зан чанар миний одоо хамгаалалт юм байна гэдгийг бас хүлээн зөвшөөрчөнгүүд магадгүй танд илүү амархан байх болов. Хаяа зүгээр л би мэдэхгүй гэд бас бахархалтайгаар хэлэхэд үнэхээр сайхан байдаг. Бүх зүйлийг бид нар мэдэх албагүй. За ингээд энэ уншлагад дуусгая. Сонссонд баярлалаа. Баяртай.